бакалавраар Италид сурах уу эсвэл Японд сурах уу? Өнөөдөр болохоор би энэ сэдвийн талаар ярилцсанаа. Хүмүүс надаас энэ асуултыг маш их асуусан. Ялгаа нь ямар вэ? Аль нь зүгээр вэ? Хоёулын сонирхож байгаа маа энэ гэд тэ. За тэгэхээр хэдүүдлээ шүү дээ. Энэ гол сэдв рүүгээ орохоос өмнө би эхлээд нэг асуулт тэмээр байгаа байхгүй юу? За хэрвээ би өөрөө 60 жилээ төгссөн байгаа хүүхэдтэй байсан бол тэр хүүхдэд би Итали руу явуулах байсан уу, Японд руу явуулах байсан уу? За энэ хариултыг би тэгээ сүлд нь энэ бүхний ялгааг хэлсэн хадаараа дүүнэлт толгойд хэлье за. Эхлээд би өөрийгөө танилцуулах юм бол намайг Бэги гэдэг. Би болохоор анх Японд хэлний бэлтгэлээр 2 жил явж исэн. Тэгээ дараа нь их сургуульд Японд их сургуульд ороод бакалавра 3.5 жилээр төгсөж исэн. Ерөнхийдөө бол их сургуульд 4 жилээр сурдаг штэ тий. Би болохоор Японд 3.5 жилээр яагаад төгссөн бэ гэвэл нэг кредит нь бүрдсэн бас голч нь өндөр 3.6-аас дээш гэдэг үлээ. Өндөр байх юм бол эрс төгсч болдог байхгүй. Тэгэхээр айгүй мөнгө хэмнэх болчихж байгааз. Тэгээ би ерөнхийдөө мөнгөө хэмнээд эрс төгсөж исэн гэсэн үг. Тэгээд 3.5 жилээр сурахтаа би бас Америк руу оюутан солилцоогоор явж исэн. Бага семестр. Тэгээд Америк руу оюутан солилцоогоор яваад надад ямар сэтгэл төрснөөс би энэ видеонд ерөнхийдөө хуваалцъя гэж бодож байна. Гэхдээ яг би өөрөө одоо юу гэдгийг байраа олоод сургууль өөрөө хайгаад өөрөө аплайдаад ажил хийгээд найз нөхөдтэй энэ төр болоод тэгж 3-4 жилээр Америкт сураагүй болохоор би яг Америкийн талаар бол аюул сайн ярьж чадахгүй. Гэхдээ зүгээр өөрийнхөө мэдэрсэн зүйлүүдийг бол ярих гэж бодож байна. За тэгээд Японд их сургуулаа төгснөхийн дараа Монголд очиж жоохон ажиллаж агаад тэгээд Итали руу дахиж би сурахаар ирсэн байгаа. Тэгээ одоо би өөрөө Италид сурж байгаа. Удахгүй төгснө. Тэгэхээр ерөнхийдөө бол энэний ялгааг ингээ гоё. Надад ч ихсэн аюул сонирхолтой. Ялгааг ингээ гоё ярья. Санамж хэлмээрэн. За энэ нь болохоор хүн бүрийн background өөр мэрэгжил тий одоо сонирхож байгаа мэрэгжил ямар байгаа мэрэгжил сурмаар байгаа мэрэгжил за эсвэл ямар байгаа хот жижиг хот юм уу том хот юм уу сургууль нь хувийнх юм уу улсын юм уу тий нэр хүндтэй сургууль юм уу энгийн сургууль юм уу энэ бүхэн чинь ингээд өөр учраас миний яриа одоо хүн бүрт таалагдахгүй тий санал зүрх зүйл гарч ирж магадгүй. Тэгээ тийм болохоор энэ дээр битгий тэр чинь юм байдаг штэ энэ чинь юм байдаг штэ гэж хэлээсэ гэж хүсэж байна. Зарим хүмүүс ч гэсэн зөвхөн миний яриаг сонсонгуудаа шууд энэ охин А гэсэн тэгвэл энэ яг А юм байна гэж хитрхээ битгий одоо туулширч миний яриаг хүлээж аваасаа гэж хүсэж байна. Ерөнхийдөө бол авах юм ин аваад гээх юм гээд ерөнхий барагцааг нь бол миний ярианаас аваасаа гэж хүсэж байна. Өөрийнхөө туулсан юм дээрээс андарсан юмнуудаа ялгаануудаа би таад. Ерөнхийдөө бол би 3 хэсэгт хуваая гэж бодож байна өнөөдрийн яриаг. За гол хамгийн нэгдүгээр хэсэг нь болохоор амьдрах орчин ба нийгмийн соёл. За хоёрдугаар хэсэг нь болохоор сургуулийн бүтэц болон шалгалт. Тэгээ оюутны амьдралтай ерөнхийдөө бол за гурав дахь хэсэг нь болохоор цагийн ажил ба тэтгэлэг. За бас хоол ундны талаар ярина. Бас Америкийн талаар ярина тий. За өөртөө би сануулчих. За хэдүүлээ тэгвэл хамгийн эхлээд амьдрах орчин ба нийгмийн соёлоос ерөнхийдөө улсуудын харьцуулаад явчих гэж бодож байна. За Японы хувьд болохоор угаасаа хэдүүлээ мэдж байгаа байх. За мэдгүй ерөнхийдөө бол миний хувьд штэ тий. Япон маш аюулгүй. Эцэг эхийн зүгээс өнцгөөс харсан ч гэсэн оюутан болж очих байгаа оюутны зүгээс харсан ч гэсэн Япон бол төгс улс амьдрахад. Гэхдээ байгалийн гамшиг бол яг мэдээж хэцүүлтэй хүмүүсийн маш их сэтгэлийг зовоодог. Гэхдээ бусдаар бол Япон бол тий аюулгүй шүн ганцаараа алхсан ч гэсэн тий энэ тэрэг гэсэн янз бүрийн байхгүй хулгай энэ төр байхгүй. За тэгээ маш цэвэрхэн юм нь ойлгомжтой. Метроны систем, эрүүл мэндийн систем, зам тээврийн систем одоо өөр юу байдیں۔ Энэ бүхэн нь одоо маш эмгэгцтэй, маш ойлгомжтой, маш хүнээ бодсон. За тэгээд маш одоо тэг хүнд асар их хариуцлага суулгадаг ийм улс аахгүй юу. Тэгэхээр амьдрах орчин нийгмийн соёлын хувьд бол Япон бол барж төгс улс гэд хэлчихэхэд болно. Харин сул тал нь гэх юм бол одоо саний миний хэлдэг байгалийн гамшиг байна тийм ээ. Бас Японы нэг татемай гэдэг юм соёл гэдэг байхгүй юу. Тэр нь болохоор гадагшаага аягүй тийм соёлтой, ийдэлтэй ингээл дандаа инээж идэг боловч одоо дотроо бол жоохон хүнээс жоохон зайгаа барьсан тий хувийн орон зайгаа хамгаалсан нэг ийм мэдрэмж бол хүнд мэдрэгддэг. Тэгэхээр энэ нь болохоор урт хугацаанд хүнд тий тухайн хүнд хин нэгэнд одоо сэтгэл зүйн хувьд маш хүнд ганцаардмал мэдрэмж бол төрүүлдэг. Гэхдээ хүн болгон тийм гэсэн үг биш. Би болохоор өөрөө тийм юм
ерөөдөө ингээд айгүй ингээ японочууд те тотн нийлдэг гоё аа мөртлөө яг ингээл гоё тотн болоо те харьцаад эсвэл ажлын байрнаа гараад эсвэл юу гэдэг хүмүүстэй яг ингээд нийгэмд ороод харилцах гэхээр нэг төв жоохон хүйтэн хүндий зайгаа барьсан нэг л би те би тэдний нэг хэсэг биш юм шиг би нэг гадаад хүн юм шиг өөрийгөө амирх мэдэрдэг байсан. За энэ бол би Японы бол сул тал нь гэж бодож байна. Тэгвэл одоо хэдүүлээ Италийн амьдрах орчин ба нийгмийн соёл руу хэдүүлээ орох юм бол за мэдээж Итали гингүүд хүмүүс шууд санаанд орж байгаа нь бол тий хоол, байшин, барилга, түүх тэгэл гоё гоо үзэсгэлэн тий гоё байгалийн үзэмж энтран амьдралын хэм маяг тэгж удаан амьдарч байгаагаар амьдралыг илүү их одоо таашаадаг гэдэг ч юм иймэрхүү соёл уусаа айгүйх байдаг. Тэгээд энэ бол яг гоё үнэн. Үнэндээ яг тийм гоё барилгаад одоо тийм хэдэн 100 жил болсон. За эсвэл юу гэдэг тийм хуучин барилгаад хүн гаднаасаа харахаар айгүй гоё мөртлөө яг дотор нь амьдрахаар нэг тийм зарим юм нь ажилтдаггүй, зарим нь ингээл те хитрхи хуучин, илэгдсэн тийм ээ. Тиймэрхүү сул талууд бол маш их анзаарэгддэг. Одоо наад зах нь гэхэд Италийн цахилгаан шат матууд үнэ инээдтэй жижигхэн те одоо Японоос ирсэн хүмүүст бол ингээ гайхмаар шал өөр ертөнцид шал өөр газар ингээ хөгжлөн шууд зогссон юм шиг тийм мэдрэмж бол төрүүлдэг юм шиг бол надад санагддаг. Бас нэг өөр Италийн сул тал гэх юм бол ерөөд бол хүмүүс айгу тайван гэж хэлсэн шүү дээ. Тийм болохоор одоо бичиг баримтынхын ажил маш их удаа явдаг. Одоо жишээ нь би машин суух үнэмлэхээ 9 сард өглөө гэж бодоход бүр дараа жилийнхаа 5 сард энэ төр гараад идэг байхгүй юу. Тэгэхээр энэ одоо энэчнээс харахад бол бичиг баримтын ажил маш удаан. За тэрийг даагаад хүн суртал ихтэй ийм байдаг. За тэг үүнээр нэмээд болохоор ажил хаялт гэж Италид маш их болдог. Тэр нь яад юм бэ гэхээр хүмүүс ажиллаа маш их хаяад метрон ажиллахгүй, автобус нь ажиллахгүй те явахгүй гів нэтэл одоо те туслагдсан гээл маш их хоцордог, цагтаа ирдэг. За Японч болохоор бүх юм нь яг цагтай те бүх юм нь ингээл таг гэж байдаг штэ. Япон Италид болохоор тийм биш. Ер нь жоохон юм эмэг замбраа бүгөө наазгай хаана юу болоод байгааг мэддэхгүй. За тэгээд өдөр те дэлгүүр байгууллагууд нь болохоор өдрийн цагаар хаачихдаг ч юм уу. Монголчууд ч юм болохоор цайны цагаар энэ төр ажил амжуулъя гэдэгтэй. Италид болохоор хүмүүс цайны цагаар ингээл бүх хүмүүс ингээ цайны цагт орчдөг заяа. Тэгэхээр цайны цагаар ажил амжуулна гэсэн энэ төр юм байхгүй. Гэхдээ яг би нэг ойлгож ийн л да. Яагаад вэ гэвэл Азууд болохоор тийм хурдан солонгосчууд, Япончууд. Ерөнхийдөө Азуудыг харахаар ажлыг яг таг болгочих, гис амжуулчих, тэр дорн болгочих гэсэн нэг ийм зан чанар байдаг бол Италичуудад болохоор би бусад Европыг мэдэхгүй шүү. Италичуудын хувьд болохоор маш юм тайван, урсгалаараа энэ ажил ингээ болгочих гэдэг ингээл амар ингээл зүтгэсэн юм бол байдаггүй. Тэгээд энэ болохоор Аз бидний хувьд бол анх ирэхэд бол тийм жоохон стресс болж биднэрт орж ирдэг юм шиг бол санагддаг. Тэгээд амьдрах орчин дээр өөр хэдүүлээ хоол ярих хэрэгтэй бах тий. Хоолн дээр бол мэдээж за тэгэл манай монголчууд бол Японы хоолыг ч сайн идэж чадна, Италийн хоолыг ч сайн идэж чадна. Хүнсний хувьд бол хоёулаа аюулгүй. За яг үнийн хувьд болохоор бүтэн зургаар хараад үзэх юм бол Италийнх нь арай үнэтэй. За яагаад үнэтэй гэж хэлж байгаа вэ гэхээр би штэ те Японд ахтаа би өөрөө байр түрээсэлдэг байсан. За тэгээ нэг байр түрээсэлж мөрөөслөхээр нэг сард би 30,000 yen буюу 600-700 мянган төгрөг юм байна те. За нэг 700 мянган төгрөг гинтэр байрандаа өгдөг. Тэгэл ус, тоог, газ гинтернаас тэр үед маш боломжтой байсан. Тэгэл нэг те амьдралын зардал яг ингээл 2 саяас илүү гарах уу? Нэг тийм л байсан байхгүй юу? Тэгсэн чинь тэр үед амьдэрчдэг байсан. Одоо биш те би энэ Италид ирээд нэг анзаарсан юм. Байрны төлбөр ер нь Японтой харьцуулахад маш хүнтэй. Газ, ус, цахилгаан би одоо жишээ нь энэ байрандаа бол байрны мөнгө гэтэл сарын сая 500 мянган төгрөг. За тэгээ газ ус нь энэ тэр бүх юм нийлээд бас нэг сая төгрөг. За тэгээ хоол унд нь гэтэл дахиад нэг 500 мянган төгрөг гэд би яаж 3 саяас дээшээгээ төлбөр бол амьдрахтаа бол зарцуулж байгаа байхгүй. Хүнс мөсний хувьд бол арай хямдхан дэлгүүрээс нь бол Итали бол гайгүй хямдхан л да. Япон ч гэсэн хүнсний гайгүй хямдхан дэлгүүрээс нь бол бас гайгүй үнэтэй шүү дээ. Байр олох дээр бол яг намайг Японд байхад бол байр олоход бол амархан байсан. Үл хөдлөх зуршилдаг газраа очиод зуршлуулаад сонирхож байгаа байраа л ингээл авчдаг. Түрээсэлждэг. Италид болохоор би нэг анзаарсан юм нь байр түрээслэх айгүй хэцүү. Италичууд дажгүй байруудаа италичуудаа л түрээсэлдэг. Гадаад хүнд бол амар үнэтэй түрээсэлдэг.
гадаад хүн байр түрээслэхээр хөөцөлтөд ялангуяа тэр гадаад хүн Итали хэлгүй бол бүр байр олдохгүй. Тэгэхээр энд ямар хүмүүс ер нь гадаадуудад их байр түрээслэдэг гэхээр маш хүнтэй байруудаа тийм харахад байхад гоё байр биш мөртлөө маш үнэтэй ерөнхийдөө байраа түрээслүүлдэг. Энэ бол нададаас Италийн маш том сул тал бол санагцсан Италид сурах юм. Байран дээр бол үнэхээр хэцүү юм билээ. Японд болохоор яг уу ойр үед нэг тийм юм сонсогдоод л хаалта. Японд гадаад хүнд ингээд энэ тэгээд энэ өөр харьцаад байна ингээд тийм юм бол сонсогдож исэн. Гэхдээ бол сайн би хэлж мэдэхгүй ам. Гэхдээ арай Итали шиг биш байхаа гэж бодож байна. За ерөнхийдөө бол амьдрах орчин нийгмийн соёл төр нэг юм шиг байгаа шүү дээ. Энд төр ч өөр хэлмээр байгаа юм байхгүй хаа гайгүй. Тэдүүлээ цаашаа явчих. Дараагийнх нь болохоор 2 дугаар хэсэг буюу сургуулийн бүтэц юу их сургууль нь тий оюутны амьдралын талаар ерөнхийдөө яриа гэж бодож байна. Ерөнхийдөө би ийм үг сонсч ирсэн байхгүй юу. Италид болохоор сургуульд ороход амархан харин төгсөхөд хэцүү байдаг. Италид ч тий. Тэгвэл Японд болохоор ороход айгүй хэцүү мөртлөө төгсөхөд амархан гэж би сонсч ирсэн байхгүй юу. Энэ одоо ерөнхийдөө айгүй одоо үнэн санагцсан. За хэдүүлээд бол одоо гоё задлыг заяа. За Японы хувьд болохоор бид нар мэдж байгаа ч биавал их сургуультай явах хэрэгтэй. Сургуулийн эрц, за сургуулийн явц. За эдгээр маань ерөнхийдөө 30% дүнд нөлөөлдөг шүү дээ. Тэгээд нэг 60-70% нь ерөнхийдөө бол шалгалт те. Ингэж ерөнхийдөө дүн гардаг. Тэгээд их сургуультай заавал явах хэрэгтэй. Баралж ирцгүй бол сургуулаа огт төгсөж чадахгүй тийм үү. Явц аягүй чухал. Тэгээд Японы их сургууль дээр бас нэг өөр гоё авууштай юм гэх юм бол аягүй оюутнуудаа боддог буюу ерөнхийдөө сургууль дээр аягүй олон янзын юмны зохион байгуулагддаг. Янз бүрийн ивент сургууль дотор явагдаж байгаа оюутнуудын хоорондынхаа одоо харилцаа холбоог айгүй сайн болгохын тулд илүү бие биенийг холбож нийгэмшүүлэхийн тулд явагддаг байх гэж бодож байна. Клуб энэ төр Японд айгүй байдаг шүү дээ сургуулийн клуб гэдэг. Юу гэдэг баскетболын клуб одоо тий зургийн клуб зураг авдаг клуб гэх шиг тий янз бүрийн клубуд айгүйх байдаг. Тэгээ сургууль дээр юу болоод байгаа нь маш ойлгомжтой. Японд сургууль дээр за өнөөдөр нэг юм болно шүү дараа 7 хоногт нэг тим юмны ивенттэй гэсэн тий гэл ингээд маш ойлгомжтой ингээд байж идэг. Тэгтээ аргагүй л байх л та. Яа тэгвэл оюутан хүн өөрөө сургууль руугаа яваад дандаа ирж очиж байгаа дандаа одоо ангийнхаа хүүхдүүдтэй багш нартайгаа холбоотой байгаа болохоор дандаа ингээд мэдээлэл авч идэг байх. Тэр ойлгомжтой байх нь ч аргагүй байх. Харин Италийн хувьд болохоор та хичээлдээ явахгүй байсан ч болно. Таны хичээлдээ ирнүү байна уу ч ерөнхийдөө хамаагүй заяа. Таны эрс хамаагүй заяа. Хамгийн гол зүйл нь та шалгалтын дээр л шалгалтаа л авах хэрэгтэй. Хичээлдээ суухгүй байж болно. Хамгийн гол нь шалгалтаа л авах хэрэгтэй. Тэгээ онооны систем нь ерөнхийдөө 30 нь одоо хамгийн их оноо гэж үздэг 18-аар тэнцдэг байхгүй. Тэгэхээр 18-аас дээш авч илээвэл та тэр кредитийг авч ийна л гэсэн үг. Тэгэхээр яг шалгалт болох үед нь шалгалтаа тэнцжилээвэл та тэр хичээлийн кредитийг авчлаа болчлоо гэсэн үг байхгүй. Энэ болохоор хамгийн одоо Японоос өөр зүйл нь гэж бодож байна. Тэгэхээр яг юу Италид нь болохоор илүү онлайн мэдлэгт суурилсан оюутнаас одоо асар их бие даасан байдлыг бол шаарддаг юм шиг санагддаг. Хүүхд хичээлдээ явахгүй одоо юу хичээлдээ явсан ч гэсэн нэгтэй профессор нь та нар яаж юм хийж ингээл ингээд байхгүй өөрөө тэр хүн хичээлээ хийн өөрөө тэр хүн тий бие дааж тавтах шаардлага гарна. Тэгээд шалгалт хамгийн чухал 100% шалгалтаас шалтгаалдаг учраас тэгээд ерөөхдөө онлайн мэдлэгт суурилсан байх нь шүү дээ. Итали болохоор Япон болохоор онл практик хоёулаа хамт явдаг гэж ерөөхдөө ойлгочих. За тэгээд өөр Италийн сургууль дээр анзаарсан сонирхолтой юм гэх юм бол oral exam буюу одоо аман шалгалт амирх байдаг. За тэр аман шалгалт нь яад юм бэ гэхээр тий юм бичүүлэхгүй танаас шууд багш чинь тий тэр сэдвийн талаар одоо аман шалгалт авна гэсэн үг. Японд бол аман шалгалт ер нь бол байдаггүй. Манай сургуульд бол байж байгаагүй. Яг одоо аман шалгалт авч байгаа нь болохоор хүний илтгэх урлаг одоо хэрэг сайн ойлгосон мэт тэр гүнзгий ойлголт шаарддагаараа Японоос бол шал өөрөө. За тэгээд түрүүн би Японд бол сургууль дээр юу болоод байгаа нь айгүй ойлгомжтой байдаг гэж хэлсэн бол одоо яг энэ дэр холбогдож ирж байгаа байхгүй. Италид болохоор сургууль дээр юу болоод байгаа, яаж байгаа, хаана юу болоод байгаа нь айгүй ойлгомжгүй байдаг. Надад л амар ойлгомжгүй байдаг юм шиг бол санагддаг. Гэхдээ харахгүй байх л яа тэгвэл Италид болохоор тий заавал сургуультай явахгүй байж болно гэхэр хүн тэгэл нэг тий явахгүй ихэнх оюутнууд явахгүй. Тэгэл яг ингээл сургуультай очихгүй, оюутнуудтайгаа нэг таарахгүй, багш нартайгаа нэг харьцахгүй байхаар чинь угаасаа сургууль дээр юу болоод байгаа, юу зохион байгуулагдаад байгаа энэ трийг бол мэдхэд айгүй хэцүү болчих штеп. Тэгэхээр энэ угаасаа ерөнхийдөө мэдээж зүйл гэж бодож байна. За тэгээд өөр Японоос нэг ялгаатай зүйл нь гэх юм бол тийм сургуулийн
Тэгээ секц дугуулan энэ гэсэн юм бол байхгүй. Тэр нь бас ингээд нэг оюутнуудтай гоё холбож өгөх тийм гоё юм нь бол байхгүй болчих жоох байхгүй юу тий. Тэр нь бол надад жоохон тиймэрхүү санагдсан. Тэгээд италичууд харин юу идэм бэ гэхээр илүү талбай дээр цуглараад тий аперитиво гэдэг ерөнхийдөө бол тий илүү зууш мууш идэн гэ тий янз бүрийн юм ярьж мэрдэг нэг тиймэрхүүлжлөөтэй нийгэмшдэгч сургуулийн шугамаар бол яг оюутнуудын холбоо энэ төр бол арай бага бол санагдсан. За цагийн ажил ба тэтгэлэг гэж байна. За хэдүүлээ цагийн ажлын талаар ярих юм бол Японд бол тий цагийн ажил олдоц айгүй сайн байдаг. Хүн ерөөхдөө бол дуртай ажил очиод хийждэг. Гэхдээ ер нь Японы хэлтэй байвал зүгээр тий угаасаа. За би болохоор өөрөө Zara, 7-Eleven, Uniqlo-д бол ажиллаж исэн. Тэгээ энэ ч болохоор би ажиллаж исэн туршлагаа өөрөө YouTube бичлэг болгоод энэ дээр оруулсан байгаа шүү. За та нар тэгээд өмнө сонирхч ивэл тэр бичлэг рүү ороод үзэж болно. Талд болохоор цагийн ажил хийх ойлголт олдсон бас маш хязгаарлагдмал байдаг байхгүй юу? Ерөнхийдөө бол италичууд нэг цагийн ажил энэ төр хийгээд байдаггүй. За яагаад вэ гэдгийг би зүгээр өөрийнхөө анзаарснаар тайлбарлах юм бол угаасаа италичууд чинь те аав ээжтэйгээ дандаа хамт амьдардаг. Аав ээжтэйгээ насан туршсан ч гэсэн үнтэй суух хүртэл хамт амьдардаг. Тийм болохоор одоо нэг байрны түрээс төлнө мөлнө гэсэн тийм шаардлага байдаггүй. Тэгээд италичууд угаасаа сургууль нь ерөнхийдөө үнэгүй байдаг штэ. Эсвэл нэг жилийн 2000 евро гэдэг чинь нэг жилийн 8 сая энэ төр байдаг байхгүй юу? Хэрэв төлбөр төллөө гэхэд дунд чинь. Тэгэхээр цагийн ажил бол ерөнхийдөө бол маш бага байдаг. Ялангуяа гадаад оюутнууд ирээд итали хэлэхгүй англи хэлээр ажил хий гэхээр ер нь бол олдохгүй. Одоо шинэ миний амьдарч байгаа хотод бол англи хэлээр бол ажил бол олдохгүй. Тэгээд ажил оюутны гоё цагийн ажил байхгүй болох надад ийм гоё оюутны амьдралчиг бол нэг үндэ санагдахгүй байгаа. Тэтгэлгийн хувьд гэх юм бол Японд болохоор тэтгэлэг олдох жоохон хэцүү байдаг. Яг хүмүүс юугаар Японд ер нь тэтгэлэгтэй ирдэм бэ гэхээр хамгийн гоё тэтгэлэг нь бол Японы засгийн газрын тэтгэлэг буюу Момшо гэдэг тэтгэлэг байгаа. За өөр янз бүрийн том компаниудын нэрэмжит тэтгэлгүүд байна. Эсвэл одоо тэр сургуультай онц сурж агаад сургуулийн тэтгэлэг гэж байгаа. Би болохоор би амар чатахаар онцорсон. Тэгээд тэтгэлэгтэй олох байхдаа миний сургуулийн төлбөр нэлээд өндөрөөсөн байхгүй. Хөнгөлүүлэх байхдаа энэ төр гэж бодсон чинь тийм хөнгөлөлт байхгүй. Би зүгээр сар бол 30 мянган болохоор онцорсон гэдээ авдаг. 50 мянган болохоор би нөгөө JLBT-ийн нэг төвшөнтэй гэдээ авдаг нэг юм хоёр тэтгэлэг нийлээд би сар 80 мянган йены тэтгэлэг авдаг ус аахгүй. Тийм л тэтгэлэг байд юм билээ. Би өөрийнхөө найзуудыг хараад агтчихсан. Италид болохоор яад юм бэ гэхлээрээ мужийн болон сургуулийн тэтгэлэг ер нь бол хангалттай байдаг байхгүй юу. Тийм болохоор Монголд байгаа тал руу оюутнуудыг зуучилж байгаа компаниуд айгүйх та нар шууд очиход чинь тэтгэлэг чинь хүлээж ин шууд тэтгэлэгтэй болчин тэтгэлэг авах айгүй амархан. Та нар сургуулийнхаа төлбөрийг төлөх шаардлагагүй. Та нар бүр оюутны байртай ажил хийх шаардлагагүй. Сар болгон барилж стипендийг чинь өгөн энэ төр гэд тийм юм яриад байдаг байхгүй юу. Гэхдээ тэр яг үүндээ манайхан худлаа заяо. Тийм хурдан амархан бүтцтэй тэтгэлэг гэж байхгүй. Ямар ч байсан эхний 1 жил бол та авчиж магадгүй авахгүй ч магадгүй. 2 дахь жилээсээ бол арай гайгүй 80% та авч магадгүй тий. Тийм амархан болцвол байхгүй. Тэгэхээр зөвхөн тэтгэлэгт найдаж Италид битгий ирээсэ гэж хүсэж байна. Одоо жишээ нь миний амьдарч байгаа мужид бол монголчууд маань ямар ч тэтгэлэг байхгүй байгаа. Бид нөхөн ч тэтгэлэг авч чадаагүй. Анх бол биднийг ирэхэд зузалж байгаа компани маань бол болно бүтнээ та шууд ирээл тэтгэлэгтэй байна гээл шууд биднэрт хэлээл бид нар ирсэн байгаа шүү дээ. Тэгсэн чинь ердөөсөө тийм тэтгэлэг энэ төр нь биднэрт бүтээгүй бидний төлөө тэр хүмүүс явчих өгөөгүй бид нэр артлаас нь одоо хүртэл явж байгаа. Тэгэл одоо ч гэсэн тэтгэлэг авч чадаагүй байна. Тэгэхээр би бол хувьдаа бол зуучлж байгаа компаниудыг бол зөвлөхгүй, зуучлж байгаа газруудыг зөвлөхгүй. Та хэрвээ Италид ирмээр байгаа бол өөртөө судлаад ирвэл цаг хугацаа болон санхүүгээ асар хэмнэ гэж бодож байна. Тийм тэгээд одоо Чимини Итали гэдэг нэг охин байдаг. Тэр охин бүр аагаас яа хүртэл Итали руу яаж сургуулаа хайхын, яаж аплай хийгин гэдгийг заагаад өгсөн байдаг. Барж тэрний сургалтыг авсан нь бол хамаагүй дээр юм шиг бол надад санагдсан. Америкт очиод болохоор би надад ямар санагдчихсэн бэ гэвэл яг би Японд байсан чинь айгу тийм хаагдмал нэг тийм хаагдсан юм шиг мэдрэмж бол аваад исэн. Тэгээд Америк руу очисон чинь нэг амар тийм эрх чөлөөтэй тий. Нэг тийм шал өөр над бүр амар гоё мэдрэмж төрсэн байхгүй. Тэгээд тийм гоё мэдрэмж төрөөд нэг тийм эрх чөлөөтэй санагдсан учраас би ерөнхийдөө бол Японд төгсчөөд Японд ажиллахгүй Америк юм уу эсвэл Европ руу явъя гэсэн тийм юутай бодолтой байсан. Тэгээд би ерөнхийдөө Европыг сонгож үргэлжлүүлж ингэ сурж байгаа байхгүй.
Тийм. За Америк бол тийм байсан. Тэгээд би бол сайн мэдгүй. Яг Америк сураад ажиллаад тий тодорхой гоё хэлж чадахгүй байх гэж бодож байна. За тэгвэл одоо хамгийн сүүлд хэрвээ миний хүүхэд тий 18 настай тэгээд Итали уу Япон уу гэдээ эргэлзэж байвал би хүүхэдтэй бол Японыг сонгох гэж хэлнэ. За яагаад вэ гэвэл бэ штэ тий. Яг 18 настай хүүхэд гэхээр та нар ингээд дүнгэж 10 жилээ төгссөн. За тэгээд яг гоё тий оюутны амьдрал тэгэл яг нийгэм дээр гарах гэж байгаа. Тийм ээ? Яг нийгэм дээр гарахад яг одоо амьдралаа эхлүүлэх гэж байгаа. Яг ийм гоё нас ахгүй юу? Тэгээ яг энэ гоё насн дээрээ тодорхой нэг нийгэм дээр гараад тэр нийгмээс ёс суртах хүн дүрм журм бол айвуух сурна штэ. За тэгээ үүний дэжлээд яг 18 та гэдэг чи бүр яг гоё идтэй гоё хичээл нийдэг толгой энэ төр сэргэх те маш их хичээл хийдэг юм нас ахгүй юу? Бас айвуу гоё тийм хөдөлмөрлөх бас нас штэ яг оюутныхаа хичээлийн хажуугаар давхар хөдөлмөрлөөд өөрийнхөө тий креманы мөнгө байна уу эсвэл одоо сургуулийн төлбөрөөр төлдөг ч юм уу эн чинь бас нэг юм оюутны амьдралын нэг хэсэг гэж би өөрөө дотроо боддог байхгүй юу. Тэгэхээр энэ болгоныг сурах хэрэгтэй байдаг учраас би бол одоо тий Японы систем хамгийн тохиромжтой, Япон бол хамгийн тохиромжтой улс гэж би бодож байна. Италид болохоор яагаад үгүй вэ гэвэл дөнгөж 18 настай хүүхэд ирчээд хичээлдээ явахгүй байсан ч болно гэхээр хүүхэд ирээд хичээлдээ явах уу? Тэ магадгүй би бол явахгүй байх гэж бодож байна. За тэгэл хичээлдээ тэг явахгүй та тэг хичээлдээ явахгүй гэдэг чинь найзтай болж чадахгүй хичээлдээ явахгүй байх гэдэг чинь хичээлдээ бүрээ тэ яг таг өдөр тутамдаа гэрийн даалгавраа хийгээд багштай шалгуулад ийм явах юм гоё юм байхгүй. Тэгээд ажил хийх боломжгүй энтэр гэдтэй иймэрхүү одоо өнцгөөс харах юм бол одоо Итали бол арай 18 настай хүүхэд тохиромжгүй санагдаад байгаа байхгүй Японтай харьцуулахад. Гэхдээ хэрвээ та тий урлагаар сурмаар байгаа, уран зургаар сурмаар байгаа, тий фэшнэр сурмаар байгаа бол Итали бол маш гоё улс байх гэж бодож байна. Зүгээр те бизнес гэдэг ч юм уу маркетинг гэдэг ч юм уу те одоо өөр улсад сурч болцохоор нэг иймэрхүү одоо мэргэжлүүдийг бол заавал Италид ирээд бол сурах бол надаа нэг тийм тохиромжгүй бол яг үндэ санагдсан. Энэ гэхдээ зөвхөн миний бодол шүү. За хүн болгон өөр байгаа. Итали болохоор ямар хүнд илүү тохиромжтой санагдсан бэ гэвэл би өөр зүр бодоод үзэхээр бие даачсан онлайн гүнзгий судалгаа хийх эсвэл одоо юу гэдэг Европын чөлөөт сэтгэлгээг одоо тийм мэдрэхийг хүсэж байгаа тийм хүмүүст бол илүү тохиромжтой байж магадгүй. Тэгээд үүнээр нэмээд урлаг соёлоор сурмаар байгаа тий загвараар сурмаар байгаа хүмүүс энэ төр бол Италиг сонгоход бол одоо маш зөв гой сонголт байхаа гэж бодож байна. Асуухан байвал доор асууж болно. Эсвэл хувь чадвар надад руу асууж болно. Миний Instagram дээр байгаа байх. Тэгээд би өөр Японы хэлний сургуульд явуулдаг. Хэрвээ та Японы хэл сурж байгаа, сурмаар байгаа, багш хэрэгтэй байгаа онлайн нар тий хүнээр заалгамаар байгаа энэ төр бол над руу холбогдоорой. Тэгээд 7 сарын 5 жил гэдгийн шалгалт болно шүү дээ. За тэр мөрөн дээр тий хэрвээ бэлдүүлэн хүн хэрэгтэй байгаа, тактик энэ төр сумаар байгаа бол манд бас тим анги байгаа шүү бас. За тэгээд манаас community тий тэгээд та нар Японы сурмаар байвал надтай нэгдэж болно. Баярлалаа, баяртай.